За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Хуулийн төсөлтэй холбоотой 3 асуулт байгаа. За ер нь бол их хурлын гишүүд бид сонгуульд орохдоо ямар сайхан амлалтыг ард түмэндээ өгч энд орж ирдэг вүлээ. Тэгээд орж ирсэн хойноо нөгөө гоё ярьсан амлалтууд бүр байхгүй. Дандаа болохгүй, бүтэхгүй, байхгүй гэдэг үгнүүдийг энэ танхимд маш их сонсдгоо. Үнэхээр ард иргэдийн нүрийг харахаас бараг ичж байна. 28 онд одоо бид нар юу ярьж очих вэ? Тэгээ 2026 оны нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээ 33 их 80 479 тэрбум байсан байна 26 онд. 27 онд 36 их 80 493 тэрбум болоод үндсэндээ 3 их 80 гаруй төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ 3 их 80 төгрөгийн нэмэгдсэн одоо мөнгийг яг юунд зарцуулахаар төлөвлөж байгаа вэ гэдгийг учир сайдаас асууя. За хоёрдугаар асуулт төсвийн зарлага 26 оноос 3 их 80-аар нэмэгдэж байгаагийн яг хэдийг улс эх орны тэргүүлэх салбар боловсрал эрүүл мэндийн салбарт зарцуулах вэ? Гуравдугаарт нь одоо энэ хүн бүрийн амьдралтай холбоотой нэг асуудал байна. Өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнийн өсөлт бол бүр зах замбраагүй болж байна те. Махны үн гэхэд 30 мянга 40 мянгаар болцсон байна. 2027 онд одоо инфляц 7% байхаар тооцож байгаа гэсэн ийм мэдээг уншсан. За тэрийг дагаад энэ өндөр насны тэтгэврийг нэмнэ 7%-аар л нэмэх байх л та. Гэтэл нөгөө бүрэн тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая болгоо гэд ахмадууд бүтэн жил гарууж гисэж байна. Энэ дээр манай засгийн газар ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ? За тэгээд би минутанда багтаагаад бас боловсролын ерөнхий үед өргөн бариад нэг жил болж штэ баг. Тэгээ энийг өргөн одоо хилц хэсгийн шийдэхгүй жил тойрлоо энэ багш нар асуугаад байна. Энэ дээр бас бямцгцайд дарга нэг хариу өгөөрэй. Би бол одоо 3 даргын нэр үзлээ. Амар ясгалан даргын үед өгсөн. Тэгээд учрал сайд болсон. Тэгээд дараа нь бямцгт даргуулсан. Тэгээ энэ хуулийг бараг хилцэх шаардлагагүй гэсэн бараг тийм хариулт надад өгсөн. Яг тэгж надад санагдсан шүү бэмцэх дарга. Тэгэхээр би одоо багш нарт хэлээд өөр одоо тэмцлийн акц зохион байгуулах юм уу яах юм? Өчнөө олон мянган багш нар чи энийг хүлээгээд жил гарan хүлээгээд сууж байгаа шүү. Тэгээ энэ дээр бас та хариулт өгөөрэй надаа. За, ерөнхийдөө хариулъя. Нийт зарлагын өсөлт 3.5 их 80. За суур зарлагын өсөлт бол 2.6 их 80 байгаа. Тэгэхээр та бол одоо нөгөө зарлага өндөр болоод юунд зарцуулах вэ гэдэг. Жишээ нь багш эмчнэрийн энэ жилийн цалин нэмэх амлалтыг эх жил үргэлжлүүлээд хэрэгжүүлнэ гэвэл 2 их 80 төгрөг хэрэгцээ. Нэмээд бид нар тэтгэврийг 10% нэмэхэд шүү дээ. Одоо 7 сарын 1-ээс 6 сарын 1-ээс энэ оны дуустал нэмэхэд 10% тэтгэвэр нэмэхэд 300 тэрбум. Иргэжил бүтэн нэмэхэд 600 тэрбум. 2.6 их 80 байхгүй. Тэгэхээр суур зарлагын өсөлт чи 2.6 их 80 төгрөг гэвэл зөвхөн багш эмчийн цалинг яг энэ хэвээр нь үргэлжлүүлж иргэжил нэмэл тэтгэврийг 10% нэмэхдээ л энэ зарлага ийм байдалтай бол байгаамаа. Тэгэхээр ер нь иргэжил бол хөрөнгө оруулалтуудаа хойшлуулах танах байдлаа шийдэх ёстой. Монгол улс бол төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс. Нэг төсөвтэй. Тийм учраас байгаа зүйл маань ерөөсөө л энэ төсөв маань нэг ийм нөхцөл байдалтай. Тэгэхээр үүнийг бол бас бодит бас үнийг хэлэх ёстой байхаа гэж бодож байна. Тийм учраас шаардлагагүй хөрөнгө оруулалтыг хойшлуулах арга хэмжээнүүдийг бол үе шаттайгаар аваад явж байгаа. 31-нд хуулиараа хаагдана. За ингээд шаардлагатай бол төсвийн тодтголыг бариад за энэ зардлыг бууруулах, хэмнэлт хийх, за энэ агентлагуудыг нэгтгэх, нийлүүлэх ийм дөрвтэй өөрчлөлтүүдийг одоо хийнэ. Тэрнээс энэс өөрөөр бол одоо цаашаа бол энэ алдагдал 2% байгаа ч энийг цаашаа бол дийлэх хэрэггүй. Ийм хэмжээнд бол байгаа шүү. Тэгээ ер нь мэдээж энэ pop амлалтууд бол ер нь өнгөрсөн хугацаанд л энэ байдалд хүрэгдсэн байлээ л дээ. Тэрнээс биш 10 жилийн өмнөгтэй харьцуулахад манайх ч одоо бараг дотоодын нийт бүтээгдэхүүн ч одоо 4-5 дахин өссөн шүү дээ.
бид нар чи 15 6 онд 20 30 хүрэхгүй л их 80 GDP ярьдаг байсан. Өнөөдөр чинь 90 рүү хүрчлээ. 89.9 энэ чинь 100 их 80. Энэ жилийн төсвийн хүрээнд чи 115 их 80-ийн GDP нийт үйлдвэрлэл бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг ингээд тооц. Маш одоо томорж байгаа шүү дээ ер нь бол. Тэгвэл төсвийн сахилга бод хариуцлага гэдэг зүйлийг алдсан. Тэгээ тийм учраас бол би бол мөнгөтэй гишүүний энэ гаргаж байгаа санал энэ санаа зовж байгаа зүйлийг бол бүрэн дүүрээ ойлгож байна. Тийм учраас манай засгийн газрын бодлого бол сайн ажлуудыг өргөжлүүлнэ. Үргэлгэн зарсан шаардлагагүй хөрөнгө оруулалт төслүүдийн гоё нэрний цаана нуугдсан байгаа зүйлүүдийг зогсооноо. Түүнд одоо танил тал илдүү юм байхгүй дээ. Одоо тэгээд ажиллаа л хийдаа л гэж бодож байна. За энх хоёр сайд нэмж хариулъя. Хүний хөгжил засгийн газрын бол тэргүүлэх чиглэл үүн дотор боловсрол одоо онцгой анхааралтай байгаа. 91499 багш ажилтан 5 сарын 1-ээс цалингийнхаа нэгдсэн сүлжээтэй болж нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ авахар болж байгаа. Жирэмсний амралт, хүүхд тасрах, эрүүл мэндийн чөлөө авах, тэтгэвэр тогтоодох, зээл тусламж харуулдаг, виз мэдүүлэхэд учирдаг эндгээр цаа татварууд нь зэгцэрж байна. За бодлогын өрөөнд 37 цэцэрлэг 57 сургууль, аймгийн нийслэлийн бүсгүүдэд олон улсын хөтөлбөртэй төрөлцсөн ах сургуулиуд, Google-ийн нэрэмжит сургуультай болох Chromebook угсрах үйлдвэр байгуулах зэрэг төслүүд эхэллээ. Нэг багшид нэг хиймэл оюун туслах ийм одоо томоохон бодлогын арга хэмжээ явагдана. За боловсролын хөгжлийн сан, боловсролын зээлийн санг, боловсролын хөгжлийн сан болон өөрчлөлт бодлого хэрэгжүүлнэ. За дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч, ажилангаа сурах, суралцангаа ажиллах боломжийг бүрдүүлэх зэрэг ийм бодлогын арга хэмжээнүүд төлөвлөгдөж байгаа. Гадаад зээл тусламж, эрүүл мэнд боловсролын салбарт хамгийн тэргүүлэх хамгийн одоо олон. За гүйцэг хариулжээ. Болцсон уу? За мөнгөтэй гишүүнүүд таны асуултанд хариулъя. Та боловсролын ерөнхий хуульд нэмэлт төрс оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад жил гаргуулж байгаа юм байна лээ. За би бол улсын хурлын дараагаар томилогдоод нэг сар гаруй хугацаа өнгөрч байна. Таны хуулийг бас судалж үзсэн. Улсын одоо төсвийн ачааллыг, зардлын ачааллыг 2 их 80 төгрөгөөс нэмэгдүүлэх, улсын төсвийн зарлагын 20-оос доош хувийг боловсролын систем зарцуулах, дотоодын нийт бүтээгдэхүүн 7-оос доош хувийг боловсролын систем зарцуулах ёстой гэсэн юм агуулгатай хууль юм байна лээ. Тэг өнөөдөр бас нөгөө төсөв эдийн засгийн нөхцөл байдал маань ямархуу байгаа билээ. Төсвийн нийт зардлын 90 орчим хувь нь урсгал зардал болцсон. Урсгал зардал дотроо урсгал зардлын 70% нь одоо цалин хөлс урамшуул болцсон. Ийм байгаа үед одоо бас нэлээд том одоо төсвийн бодлогын томоохон шинжилэлт хийхгүй болвол хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалт хийж, эдийн засгт хэлэн ажлын байр нэмэгдэнэ. Ард иргэдийн орлого сайжирна. Аж ахуйн нэгж бизнес манаас орлоготой болно. Энд бас нэлээд тийм сөрөг нөлөө үзүүлэхээр хууль байна гэж одоо харагдаж байгаа. Гэхдээ одоо төсвийн хүрээний мэдээлэл хэлцэж байгаа юм чинь энэ үед энэ асуудлаа хамтдаа хэлэлцээд болохгүй шийдэх ёстой шийдэх ёсгүй гэдэг бас энэ төсвийн хүрээний мэдээллийн үед бас хамтдаа хэлэлцээд бас тодорхой шийдэл гаргах нь зөв баха. Улсын хурлын гишүүд бас нийт иргэн улсын эрх ашигыг эрхэмлэлээ гэж тангараг өргөдөг. Тийм болохоор биднес улсын эрх ашиг энэ том бодлого, том зорилго бас улс орныхаа эдийн засаг төсөв даах ачаа гэдэг нь сайн бодохгүй болвол нэг хүнжлийнхээ хэрээр бас хөлөөж ихгүй болвол юу гэдэг юм. Саахан амлаад байдаг, шийднэгээд байдаг, эцэст нь одоо бидэнд өгөх орлого, түүнийг санхүүжүүлэх зардлыг санхүүжүүлэх тийм орлого байхгүй. Ийм үед одоо бас бүгдээрээ тал талаас нь зөвхөн одоо юу гэдэг юм амлах биш, ачаа өөрч хийх нөхцөл бололцоо. Та бас нөгөө талд нь төсвийн орлого ингэж нэмэгдүүлээд энэ нэмэгдүүлсэн орлогоосоо ингэж энэ зардлыг шийдээ. Ийм асуудлыг тийм үү өшөө одоо боловсролын салбараас үр ашиггүй зардлуудыг ингэж бууруулад өөрөөсөө боловсролын салбарын одоо ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлээ гэх мэтээр одоо бас тодорхой шийдэлтэд орж ирэл бас ярьж болох байх. Гэхдээ нэг их хурлын гишүүд хэлэлцэхүүдэд шийдэх боломжтой баха. Хэлэлцэхүүдэд бас анхаарах хэрэгтэй байх. Иймэрхүү байдлаар одоо ярилцаад явах хэрэгтэй болов гэж бодож байна. Тийм болохоор төсвийн хүрээний мэдээлэл хэлэлцэж байгаа үед таны одоо хуулийн төслийг бас энэ хэлэлцэх
асуудалд оруулаад бас хамтдаа яриад явчихъя гэсэн юм саналтай байна. За мөнгөтэй гишүүн тодруулж асууя. За энэ багш нарын одоо боловсролын ерөнхий хууль бол ер нь энэ чоны тунхаг л бид нар олон улсын өмнө үүрэг хүлээсэн байгаа шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний 20, төсвийн зардлын 7% гээд тэрийг 2015 онд засгийн газар нь өөрөө үүрэг хүлээчээд өнөөдөр ингээд хийхгүй байгаа нь өөрөө бас болохгүй шүү дээ. Тэгэхээр би энэтэй холбож бас энийг оруулсан шүү. Тэрнээс өөрөө ингээд санаанаасаа тооцоогоод гаргасан юм бол байхгүй. За 3 дугаар асуудлын маань хэн хариулах вэ? Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт инфляц 7%-аар өсөх юм байна. Ахмадуудынхаа тэтгэврийг, бүрэн тэтгэврийг сая 500 мянгад хүрэх үгүй юу? Энэ ахмадууд чинь бүтэн жил гараа энэ гадаа зөксөж чинь бодож байгаа юм байна уугүй юу гэдгийг л асуугаад байгаа. За ерөнхийдөө хариулъя. Тэтгэврийн доод хэмжээг тэдэд хүргэнэ гэвэл тогтолцоонд буруу ийм үед шууд тэгж хавтгаа нэмээд шудраг бус байдал бий бол насаараа хөдөлмөрлсөн шимтгэлээс цалингаасаа шимтгэл төлсөн хүмүүс зарим нь халамжийн тэтгэвртэй тэгээ бүгдийн ижил тэгш нэмнэ гэдэг энэ бол шудраг бус тогтолцоо. Эхлээ ихтгэл зүрээ шийдэх ёстой гэж би ойлгож байна. Олон дулгууртаа болох ёстой. Хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг их хурлд барьсан байгаа батлах ёстой. Итгэл зүрээ тэр 900 гаруй тэрбум төгрөгийг итгэл зүрийг шийдчихэж тэр нэмэхгүй асуудал явахгүй бол одоо ингээ гаргаж ирээд нэмждэг дахиад энэ бодлогогүй л алхам л болно л доо. Тэгээд хизээч хийц төгсгөлгүй юм болох гэдэг байхгүй юу? Тэгээд би дөрөв хэлсэн шүү дээ. 10% нэмэхэд бүтэн жилээ даахад 600 тэрбум байгаа байхгүй юу? Манай суур зарлагчийн 2.6 болчиход байна шүү дээ. Тэгэхээр яг За гүйцэг хариулъя. Ерөнхийдөө байгаа нөхцөл нь л ийм байгаа. Тэгвэл тэтгэврийг бол бид нар индексжүүл нэмэх үүрэгт цаашаа хуулийн өвч тодорхой болох ёстой. Ингэж индексжүүлж л нэмж явна. Тэгэхээр ахмадуудынхаа одоо тэтгэвэр тэтгэмжийг нэмэх бол манай засгийн газрын гол бодлого байна. Гэхдээ би одоо худлаа яриад яах вэ? Сая 500 болгоно энэ төр гэж ид шидтэн гараад ирж тэгж болгож чадахгүй байх. Эсвэл зөвхөн төсөө батлаад зөвхөн тэтгэвэр тавиулныг болох байх. Төсвийн доктортой байдлын хууль мойл хамаагүй байх ёстой байх. Ажлын байр нэмэгдүүлэх төслүүдэд явуулахад бол анхаарах ёстой. Тэгээ би нэмэлт мэдээлэл хэлэхэд энэ саяны гадаад зээлийн ашиглалтын хууль бол өмнө жил төсвийн өрөөндө багтаага шийдсэн төслөө ч үү. Одоо бүр сүүл дээр даварсаар гэдэг чинь хууль оруулж ирээ бадалж чадахгүй болохоор зээл гацаалаа энэ төр гээд наад хуультай ч хуульгүй энэ зээлүүд явна. Одоо тийм За. Зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Цэвэг Доржийн тууны урилгаар Төв аймгийн Лүн сумын ерөнхий боловсролын сургуулийн 12-ын А ангийн багш сурагчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Төрийн ордонтой танилцж байгаа сурагч хүүхдүүдэд энэ өдрийн мэндийг хүргэж сурлагын өндөр амжилт хамгийн сайн сайхан мөхрийг улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсэн өрөөё. Удахгүй сургуулаа төгсөөд хүссэн мэргэжлээрээ хүссэн сургуультай элсэн орж сайн одоо мэдлэг боловсрол эзэмшин их орныхоо хөгжилд хөв нэмрээ оруулсан хариуцлагатай хуулиа дээдэлдэг иргэн болоорой. За улсын их хурлын гишүүн